Сайн бацхан үзэгчдээ Тэнгэр телевизийн бүс нутгийн тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг томилоо өргөе. За Америкийн алдарт ABC сувгийн хөтлөгч Жимми Киммел Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай Мелания Трампын талаар хэлсэн үгнээсээ болоод томоохон шүүмжлэлтэд тулгарч байна. Улмаар түүнийг ажлаас нь халахыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хийгээд тэргүүн хатагтай шаардж байна. Алдарт хөтлөгч Жимми Киммел цагаан ордонд гарсан халдлагаас хэдхэн өдрийн өмнө тэргүүн хатагтай Мелания Трампыг жирэмсэн, бэлэвсэн эмэгтэй гэж хошигносон. За Мелания Трамп энэхүү хошигнолыг нь үзэн ядалтын шинжтэй, мөн хүчирхийллийн шинжтэй үйлдэлээсэн гэж хэлээд хөтлөгчийнхөө энэ маш эвгүй үйлдэлийн эсрэг арга хэмжээ авахыг ABC суугаас шаарддаг байгаа юм а. За 2026 оны 4-р сарын 25-нд иргэн сануулахад цагаан ордны сурвалжлагчдын томоохон арга хэмжээний үеэр зэвсэгт итгээд бол халдахыг зорьсон. За энэ халдлагаар Трампын засаг захиргааны зарим хүнийг онилсан байж болцшгүй гэж эрх баригчид болон холбогдох албаныхан үзэж байгаа. За харин Жимми Киммел тэрхүү хоржоонтой үгээ пүрэв гарагийн нэвтрүүлгийнхаа үеэр хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол халдлагаас хэдхэн хоногийн өмнө гэсэн. За тэрээр оройн цагийн үеэрх нөхцөл байдлыг урьдчилан таамагласан юм шиг хошигнсон гэж Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай үзэж байгаа. За түүний хошигнолын тухай та бүхэнд дэлгэрүүлээ орчуулж хүрэхэд тэргүүн хатагтай Мелания Трамп энд байна. За түүнийг харах юм бол үнэхээр үзэсгэлэнтэй, тэрээр яг л жирэмсэн, бэлэвсэн эмэгтэй шиг харагдаж байна. Тэрээр гайхалтай харагдаж байна гэх утгатай үгсийг хэлсэн. За Мелания Трамп улмаар даваа гарагт нь X хаягаараа жиргсэн. Ингэхдээ тэрээр Жимми Киммел шиг хүмүүс орой бүр айлуудын телевизийн өмнө заларч ийм хүчирхийллийн шинжтэй үзэл сурталыг, үгсийг түгээж болохгүй. ABC сувг үүний эсрэг тэмцэх ёстой гэж хэлсэн байна. За түүний хэлсэн үг Америкийн улс төрийн хямралыг гүнзгийрүүлэх үс байсан бөгөөд ABC сувг түүний ёс зүйн авирыг хичнээн чудаа хүлцэн твчих юм бэ гэх утгатай нийтлэлээр бол жиргсэн байна. Үүнээс өмнө ч гэсэн хөтлөгч Жимми Киммел Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамптай холбоотой хэд хэдэн удаа хошигнолыг хийснээр Трамп болон Жимми Киммелийн хооронд бас асуудал бол нэлээд хурцтай байсан. За ерөнхийлөгч Трампын хувьд ч гэсэн энэ тал дээр өөрийн байр сууриа мөн тэр дор нь илэрхийлсэн бөгөөд өөрийнхөө Truth Social хаягнаа Жиммелийн хэлсэн үгийг маш олон хүн игдүүцэн хүлээж авч байгаа. Энэ бол хэрэгс хэтэрсэн үйлдэл. Тийм учраас Disney-с бол нэн даруй түүнийг бол халах арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн. За ABC сувг бол Disney харьяа байдаг. За энэ үйл явдал нь Америкийн нэгдсэн улсын улс төрийн болон хэвлэл мэдээллийн хүрээнд томоохон маргаан үүсгэж олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Гэхдээ олон нийтийн зүгээс бол Жимми Киммел энэ үйлдэлийг тухайн халдлагыг ерөөсөө урьдчилж ч юм уу зөвнөсөн ямар нэгэн үйлдэл биш. Тэрээр угаасаа Трампын шүүмжлэгч. Тэр утгаараа мөн комедиан хөтлөгч учраас ийм хоржоонтой л үг хэлсэн төдий үүнд нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай заавал ингэж асуудал болгож хандаад байх шаардлагагүй гэж үзэж байгаагаа бол илэрхийлж байгаа. Үүнээс гадна олон нийтийн зүгээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг өөр чухал асуудлууд дээр нэг ялангуяа олон улсад өрнөж байгаа дайн мөргөлдөөний асуудлууд дээр бол анхаарал тавих нь зүйтэй гэж сэтгэлдлүүдээ илэрхийлж байгаамаа. Дараагийн мэдээллийг хүргэе. За Америкийн нэгдсэн улсын эрх баригчид Ормын хоолойг хамгаалах зорилтод Project Freedom гэх нэрлэгдсэн хамтарсан ажиллагааг төв зогсоох тухай шийдвэр гаргасан нь олон улсын анхаарлыг татж байна. Энэ талаарх дэлгэнгүй мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэе. Америкийн нэгдсэн улсын эрх баригчдын энэхүү шийдвэр нь ойрхон орнд дахь тээвэрлэлтийн маршрутууд, нефт, зам байнга ачаалттай байдаг бараа эргэлттэй холбоотой зах зээлд шууд нөлөөлж болцсохгүй байгаа. Цагаан ордонтой холбоотой их сурвалжууд болон зарим мэдээллийн агентлагийн таамаглаж байгаагаар Дональд Трамп энэхүү түр зогсолтыг дэмжиж байгаа бөгөөд түүний гол шалтгаан нь Америкийн нэгдсэн улсын цэрэг санхүүгийн нөөцийг түнш орнуудтай илүү тэнцвэртэй хуваалцах шаардлагатай гэж үзсэнтэй холбоотой гэж байгаа юм. За Трампын кампанит ажил улс төрийн хүрээнд тэрээр Америкийн нэгдсэн улсыг байнга тэнгисийн мөргөлдөөнд оруулахгүй түншүүд ч гэсэн энэ асуудалд илүү үүрэг хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг нь саяхны үйл явдлаас харагдаж байгаа юм. За гэхдээ Трампын зөвлөгөөд болон түүний доторх стратегиудын дунд энэ шийдвэрийг бас хэрхэн тайлбарлах талаар санал зөвлөлтүүд бол байгаа гэх их сурвалжуудын мэдээлэл байна. За энэхүү төр зогсолт нь техник болон логистик за эсвэл санхүүгийн дахин зохион байгуулалттай холбоотой байж болох байгаа бөгөөд зарим их сурвалжаар төслийн гүйцэтгэлд шаардлагатай
түншлэлийн тохирол цаг дахин хилэлцэх шаардлагатай болсон гэж мэдээлж байгаа. За үүнээс гадна энэ бүхэн өндөр зардал, хүний нөөцийн хязгаарлалт гэх мэт асуудлуудтай шууд холбогдож байгаа учраас Америкийн нэгдсэн улсын удирдлага стратеги эрсдлийг дахин үнэлж байгаа тухай шинжээч тайлбарлаж байгаа. За олон улсын тухайд Персийн булангийн орнууд болон Европын хэд хэдэн холбоотнууд түнчлэн олон улсын далайн тээвэр эрхлэгч компаниуд энэхүү төр зогсолтын мэдээг анхааралтай хүлээн авч ил тод мэдээлэл хамтарсан эрсдлийн үнэлгээ мөн түншүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж хамтарч мэдэгдлээ. За зарим улс тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалахад өөрсдийн цэргийн багийг илүү идэвхтэй оролцуулах саналаач гэсэн хэлж амжлаа. За Ормонсын хоолой бол дэлхийн газрын тосны нефтийн гол тээвэрлэлтийн маршрутуудын нэг. Тийм ч учраас энэ бүс нутгийн аюулгүй байдалд үүссэн тодорхойгүй энэ байдал нь тээвэрлэлтийн үн, даатгалын зардал, цаашлаад нийлүүлэлтийн сүлжээний хугацаанд нь хүртэл шууд нөлөөлдөг. За төр зүрийн мэдээллүүдийн дагуу нефтийн ханш богино хугацаанд хөдлөх, зарим импортлогч оронд хүндрэл үүсэх эрсдэлтэй гэж зах зээлийн шинжээчид өгнөж байгаа. За Трампын байр суурь болон засгийн газрын шийдвэрийн талаар Конгресст мөн төрөл бүрийн хилцүүлгүүд ч гэсэн өрнөж байгаа. Хэд хэдэн сенат төлөөлөгчид үндэсний аюулгүй байдал, далайн тээвэрлэлтийн найдвартай байдал дээр санаа зовниж, ил тод тайлбар болон стратегийн урт хугацааны төлөвлөгөөг шаардсан. Нөгөө талд зарим улс төрчин Америкийн нэгдсэн улсын цэргийн үйл ажиллагаа, санхүүжилтийг тусгаарлахыг дэмжиж, олон улсын хамтрагч түншүүдтэй илүү үүрэг хариуцлага хүлээлгэх нь бол зөвөө гэсэн байр суурьтайгаа. За энэхүү төр зогсолт нь далайн эрх ашиг, тэнгисийн аюулгүй байдлыг хангах олон улсын хууль эрх зүй, түншлэлийн орчныг дахин зураглах бас шаардлагатайг харуулсан ийм үйл явдал боллоо гэж хэвлэлүүд бол мэдээлж байна. За олон талд хилэлцээр түнш орнуудын дунд баримжаа тогтоох дипломат арга хэмжээ төрөвчлж байгаа учраас Америкийн нэгдсэн улсын дипломат алба түнш орнуудын санаа зовнилыг багасгах, мөн хамтын ажиллагааг хадгалахад бол төвлөрч ажиллах иймэрхүү шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын Ормонсын хоолойд олон улстай хамтарч хянах ийм Project Freedom гэх төслийг эхлүүлчихэд өөрсдийн хүү төр зогсоож байгаа нь тухайн улс орнуудад мөн далайн тээвэрлэгч компаниудад бол томоохон цохилт авчирч байна гэж харж байна. Америкийн нэгдсэн улсын Сенатын зарим гишүүд засгийн газрын тодорхой санхүүжилтийг цагаан ордны танхим болон дэд бүтцийн шинжилэлт зориулахаар болсон нь Конгресст маргаан дэгдээгээд. За энэхүү төсөлд санхүүгийн хяналт, аудитын механизмыг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар олон маргаан өгсөн юм. Саналыг дэмжигчид үүнийг үндэсний аюулгүй байдлын шаардлага, түүхэн дэд бүтцийг хадгалах шаардлагатай холбон тайлбарлаж байгаа бол эсэргүүцэгчид нь төсвийн ил тод байдал, эрх ашигын маргаан гарч магадгүй гэдгийг анхааруулж байгаа. За түүнчлэн аргачлал, хяналт шалгалтын нарийн заалтуудын хомс байгаа байдал нь олон нийтийн итгэлд бас сөргөөр нөлөөлж болцсохгүй байна. Эдийн засгийн шинжээчид төсөл хэрвээ батлагдах юм бол хөрөнгө зарцуулах журмыг хатуу зааж, олон шатны аудит, олон нийтийн хяналтын механизмыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хэрвээ эдгээр механизм хангалтгүй байх юм бол төсвийн зарцуулалт бүрт эргэлзээ төрүүлэх магадлал өндөр. Эргээд энэ нь иргэдээс маш итгэлийг нь багасгах, иргэдийн итгэлийг унгаах, эргээд ер нь Конгресс болон Америкийн нэгдсэн улсын холбооны засаг захиргаа нэлээд асуудалтай байгаа, олон нийтийн шүүмжлэлтэй байгаа энэ цаг үед улмал нэрмээс болно гэж үзэж байгаа. За иргэдийн бүлгүүд хэвлэл мэдээлэл энэ төсөлтэй холбоотой ил тод байдлыг шаардаж, мэдээлэл нээлттэй байх ёстой гэдгийг мөн давтан шаардаж байна. За энэхүү асуудал нь улс төрийн санал зорилтоо иргэдийн засаглалт итгэх итгэлийг сэргээх хэсгийн туршилт болж магадгүй гэдгийг ABC тэргүүтээ Америкийн нэгдсэн улсын томоохон хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Америкийн нэгдсэн улсад ажил эрхлэлтийн зах зээлтэй холбоотой шинэ тайлан гарлаа. За энэхүү тайлангийн үр дүнд ажил эрхлэлтийн зах зээл харьцангуй доктортой байна гэсэн ийм онцлог гарчээ. Статистик үзүүлэлтүүдээр өнгөрсөн сард нийт ажлын байр Америкийн нэгдсэн улс даяар нэмэгдэж, технологи, эрүүл мэнд, логистик болон үйлчилгээний салбаруудад шинээр ажлын байрууд үүсчээ. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин тогтмол буюу харьцангуй доогуур түвшинд хадгалагдчихэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ажил эрхлэлтийн өсөлт нь эдийн засгийн зарим салбарын сэргэлттэй холбон тайлбарлагдж байгаа. Гэхдээ жижиг бизнесүүд уламжлалт үйлчилгээний салбаруудын ажлын байрны нөхцөл сул хэвээр байгаа нь зах зээл дэх тэгш бус байдалд хүргэж байгаамаа. Цаашлах юм бол ажиллах хүчний ур чадвар, мэргэжлийн сургалтын хүрэлцээ хангалтгүй байгаа нь зарим ажлын байрыг сулруулж болцсохгүй байгаа. За төрийн байгууллагууд мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, хувийн хвшилтэд хамтран дадлагжуулах
байр санал болгох зэрэгээр бол ажиллаж эхэлсэн. Түүнчлэн орон нутгийн зах зээл зориулсан сургалтын санхүүжилт нэмэгдүүлэх санаачлага яригдж байгаа. Зарим судалгаагаар цалин, амжиргааны өртгийн өсөлт нь ажилтнуудын амьдралд дарамт үүсгэж халамжийн бодлого, хүний нөөцийн стратегийг дахин харах шаардлагатай гэж харуулж байгаа. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд оролцох нас, боловсролын түвшин болоод хот суурин болон хөдөө орон нутгийн ялгаа зэрэг нь цаашдын бодлогын гол асуудал байхыг мэрэгчлэнүүд анхааруулж байна. Хэдийгээр энэхүү Америкийн нэгдсэн улсад ажил эрхлэлтийн зах зээлийн түвшин хэвийн тогтвортой байна гэдэг судалгааны үр дүн гарсан ч нөгөө талаар ажил эрхлэлтийн нөхцөл байдалтай холбоотой олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж байна. Өнгөрсөн 7 хоногт May Day буюу ажил хөдөлмөрийн өдөр Америкийн нэгдсэн улсад болсон. Энэ үеэр энэхүү ажлын байран дахь дарамттай холбоотой олон нийт жагсаал цуглаан зохион байгууллаа. Нью-Йорк, Лос-Анжелес, Шикаго, Майами зэрэг томоохон хотуудад хэдэн мянган хүн талбай дээр гарч ажлын нөхцөлийн тасралтгүй доройтол амжиргааны өртгийг дагаж цалингийн нэмэлт шаардаж байгаа гэдгийг илэрхийлж байна. Оролцогчдын гол шаардлагын тухайд орлогын тэнцвэргүй байдал, амьдралын өртгийн өсөлттэй уялдаж цалин нэмэх, түүнчлэн цалингийн үе шаттай өсөлт, ажлын цагийн уян хатан зохицуулалт, ажиллах орчны аюулгүй байдлыг сайжруулах зэрэг олон хүчин зүйлс шаардлагыг тавьж байлаа. Нэгэн зохион байгуулагчийн хэлснээр тэрээр бидний цалин амьдралын зардлыг даахгүй байна. Тогтмол бодиттой цалин нэмэхгүйгээр олон хүн гэр бүлээ тэжээх боломжгүй Америкийн нэгдсэн улсад хөдөлмөрийн зах зээл маш хэцүү байна гэж ийхүү жагсагчдын үзэл бодлыг бол илэрхийлсэн. Жагсаалын гол оролцогчид нь хөвчлэн жижиглэн худалдаа, хоолны салбар, мөн боловсрол, эрүүл мэндийн туслах ажилтнууд, түүнчлэн тээврийн бол аж ахуйн нэгжийн ажилтнууд төлөөллүүд байлаа. Оролцогч талуудын хариу үйлдэлийн тухайд орон нутгийн засаг захиргаанууд их чагсаалыг бол тайван зохион байгуулсан гэж мэдээлж байгаа. Гэсэн хэдий ч зарим хотод хөдөлгөөнүүд зарцаж, хөдөлгөөнд саад учруулсан тохиолдлууд гарч түр зуур замын төгжрөл, гацалт, нийтийн тээврийн саатал зэрэг тохиолдлууд бол бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагууд тайван байдлыг сахиж, эрх чөлөөг хамгаалах үүргээ бол харьцуулж ажилласан гэж мэдээлээд байгаа. Томоохон аж ахуйн нэгжүүд зарим хотуудад хэсэгчилсэн хилцүүлгийг хүртэл эхлүүлж эхэлсэн бөгөөд зарим нь үе шаттай цалингийн өсөлт, ажиллах нөхцөлийг сайжруулах санал оруулсан. Гэхдээ зарим бизнес эрхлэгч цалингийн дарамт нэмэгдснээр үйл ажиллагааны зардал өсөж болзошгүй гэдгийг онцолж, ажил олгогч болон ажилтан хоорондын хэлэлцээрийн нарийн зохицуулалт шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэж байгаа. Мөн Конгресс дахь зарим гишүүн хөдөлмөрийн хуулиудыг шинжлэх шаардлагатай талаар санал хүртэлхийлж судалгаа төсөл боловсруулах ажлыг идэвхжүүлэхээр болжээ. Ийхүү May Day буюу ажил хөдөлмөрийн өдрийн жагсаал нь иргэдийн амьдралд шууд нөлөөтэй эдийн засгийн асуудлуудыг анхаарах ийм томоохон давалгааг Америкийн нэгдсэн улс даяар бий болголоо. Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны чанар, цалин, нийгмийн хамгааллын асуудлуудад олон нийтийн дэмжлэг хүлээсэн учраас ирээдүйд илүү өргөн түвшний хэлэлцүүлэг, бодлогын өөрчлөлт түлхэц болох магадaltaй байна. Энэ 7 хоногт Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн биржүүд эрэг чиглэлд хөдөлж, SP 500, Nasdaq болон Dow Jones зэрэг гол индексүүд эрэг өөрчлөлтийг хангалтлаа. Энэхүү өсөлтийг шинжаачид ажил эрхлэлтийн тайлангийн эрэг үзүүлэлт, зарим том компаниудын санхүүгийн тайлан, түнчлэн хөрөнгө оруулагчдын эрсдлийг төвчж байгаа хандлагын өсөлттэй холбон тайлбарлаж байна. Ажил эрхлэлтийн тайлан хөрөнгө оруулагчдын итгэлийг дэмжиж, технологи болон сэргээгт хэрчим хүчний салбаруудын анхаарлыг татсан. Гэхдээ энэ нь богино хугацааны сөрөг мэдээллээр хурдан бас буурах магадaltaй гэдгийг хөрөнгө оруулагчид бол анхааруулж байна. Технологийн компаниуд хувьцаа өсөлтөд хамгийн их түлхэж үзүүлсэн нь бол ажиглагдсан. Тухайлбал хиймэл оюун, өгөгдлийн төвүүдийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор компаниудын хувьцаа ийхүү идэвхжин худалдаалагдаж, улмаар хөрөнгийн зах зээлд бол эрэг үзүүлэлт ажиглагдсан байна. Сэргээгт хэрчим хүчний компаниудын хувьцаа түнчлэн хэрэглэгчийн болон корпорат худалдаа авалтын эрэлт нэмэгдснээр өссөн. Харин уламжлалт буюу эрчим хүчний сектор салбарт нефтийн үнийн хэлбэлцэлтэй холбоотойгоор тогтворгүй хөдөлгөөн бол үргэлжилсэн хэвээр байна. Олон улсын зах зээл, нефт, металлын үн зэрэг нь хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнд голлон нөлөөлж байгаа. Нефтийн үн өсөх хандлагатай байгаагаас зарим эрчим хүчний компаниудын ашиг сэргээх хүлээлт үүссэн ч гэсэн импортлогчд болон хэрэглэгч салбаруудад төсөвт дарамт үүсгэж болцсошгүй гэж шинжээч анхааруулж байна. Энэ 7 хоногт түнчлэн шинээр IPO гарсан хэд хэдэн компани хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан бөгөөд тэдний анхны арилжаа нь маш идэвхтэй байлаа. Гэхдээ зарим шинээр гарах компаниудын үнэлгээ нь
өндөр гарч богино хугацаанд хит хөдлөх эрсдэлтэй учраас хөрөнгө оруулагчдыг сэрэмжтэй байхыг сануулж байна. За энэхүү хөрөнгөний зах зээлд өсөлт нь одоогоор макро эдийн засгийн тогтвортой байдлын шинж тэмдгийг харуулж байгаа ч цаашдын чиг хандлага нь Төв банкны бодлого болон гадаад зах зээлийн нөхцөл байдал. За түүнчлэн түүхийн эдийн үнийн динамикаас ихээхэн хамаарах учраас хөрөнгө оруулагчид анхааралтай байх шаардлагатай гэдгийг шинжээчд хэлж байна. Өөрөөр хэлэх юм бол хиймэл, оюун болон технологийн салбарт идэвхтэйгээр оруулж байгаа хөрөнгө оруулалтаас үүдэлтэйгээр энэхүү эерэг үзүүлэлтүүд харагдаж байгаа тул үүнийг бас түр хугацааныхч байж магадгүй нэг буурах юм бол нэлээд эрсдэлтэй нөхцөл байдал ч гэсэн үүсэж магадгүй гэдгийг энэхүү болгоомжлолоо харуулж байна. Америкийн нэгдсэн улсад ялангуяа Нью-Йорк хотын хамгийн жилийн загвар сонирхогчдын онцлон хүлээдэг үе бол Met Gala. Энэ жилийн Met Gala өнгөрсөн 7 хоногт маш амжилттай болж өнгөрсөн. Үүнийг дагаад Met Gala-гийн яг үндсэн концепт үзэл санааг эсэргүүцсэн жагсаал бас ихээхэн өргөлөө. Met Gala арга хэмжээ нь зөвхөн уран сайхны төдийгүй музейн санхүүжилт, үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрүүдэд чухал нөлөө үзүүлдэг уламжлалт арга хэмжээ. За энэхүү Met Gala арга хэмжээ нь Нью-Йорк хот дахь Метрополитен хэмээх маш алдартай музейд болтгоо. За гэхдээ арга хэмжээний орчинд энэ жил бол их эсэргүүцэгчтэй нүрд болсон. Жилээс жилд Met Gala-г эсэргүүцэгчид цугладаг, сошиал сүлжээнд, нийгмийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлдэг жагсаал зохион байгуулдаг. Гэхдээ энэ жилийн жагсаалын хувьд нэлээд өргөн хүрээнд байсан гэдгийг онцлох нь зүйтэй. За жагсагчдын хувьд голчлон урлаг соёлын томоохон байгууллагуудын санхүүжилтийн их үүсвэр, за түүнчлэн элитизм, нийгмийн тэгш бус байдлыг нь шүүмжилж музей санхүүжүүлэгчдийн хандив босгох арга барилыг буруушаа эсэргүүцсэн юм. За жагсаалыг хөдөлмөрийн эрх, орон сууцны хүртээмж, нийгмийн тэгш байдлыг хамгаалсан иргэний нийгмийн бүлгүүд, за мөн зарим залуучуудын хөдөлгөөнүүд бол хамтран зохион байгуулсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. За тэд Met Gala-г хэвлэлд зориулсан элит үзүүлбэрээ хэмээн тодтогч сайтар тодорхойгүй олон саяын хандив бүс нутгийн ядуусыг дэмжих бодлогын хоорондох зөрүүг нь эсэргүүц. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсад ядуурл их байгаа эдийн засгийн асуудал сүүлийн жилүүдэд ялангуяа дайнуудаас болж улам хурцдаж байна. Ийм байхад Met Gala төрлийн ийм элитизмыг сурталчилсан үйл ажиллагаанд тодорхойгүй санхүүжилтийг зориулах нь өөрөө хэр оновчтой вэ гэж гих үндсэн гол аргументыг бол дэвшүүлж байгаа юм аа. За эсэргүүцэгчид урай лоозон тарааж гудамжны жагсаал зохион байгуулж зарим тохиолдолд арга хэмжээний ойролцоо томоохон пайз дэлгэн тайвнаар эсэргүүцлэл илэрхийлсэн. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү жагсаалыг бас хянах байдлаар оролцсон бөгөөд Met Gala-гийн зохион байгуулагчид болон музейн төлөөлөгчид нийгмийн энэхүү шүүмжлэлийг бол ойлгож хүлээж авч байгаа гэдгийг илэрхийлсэн. Гэхдээ тэд арга хэмжээний санхүүгийн ийм шаардлагатай нөхцөл хандивын ашиглалтын талаарх ил тод байдлыг сайжруулахыг бол амлаагүй энэ талаар тодорхой мэдээллэгч хэвлэлд өгөөг байгаа. За Met Gala-гийн эсэргүүцэл нь соёлын томоохон арга хэмжээнүүдийн ард орших нийгэм эдийн засгийн асуудлыг дахин сөгсөн үйл явдал боллоо гэж хэвлэлүүд бас шүүмжлэн бичиж байгаа. За цаашаад музей санхүүжүүлэгчид болон олон нийтийн хоорондын харилцан ойлголцыг бичүүлэхэд илүү нээлттэй, ил тод хэлэлцээ шаардлагатай гэж шинжээчид үзэж байгаамаа. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн бүс нутгийн том хөтөлбөр хүрлээ. Би та бүхэнд Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлаа өргөлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баярлалаа.